Чи зураг авахыг чи яагаад ахаад байна? Нэг асуулт шүү. Таны мөрөөдөл юу вэ? Таны мөрөөдөл юу вэ? Мөрөөдөл юу вэ? Мөрөөдөл юу вэ? Агуурын мөрөөдөл чи юу юм? Чиний мөрөөдөл чи юу вэ? Таны мөрөөдөл юу вэ? What's your dream? Бичлэгнийхаа төгсгөл би өөрийнхөө мөрөөдлийг та бүхэнд хэлээд дуусгая. Миний За, бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Би Улаанбаатар хотод 1 сарын хугацаатай байхаар байгаа. Тэгээд нэг өдөрт нэг бичлэг гэдэг 30 итүүгийн бичлэг одоо завсаргүйгээр оруулахаар байна. Сая 2 бичлэг оруулсан байгаа. Өнөөдөр бол day 3 гэдэг өдөр татгснаа. Өнөөдөр болохоор Монгол хүний мөрөөдөл юу вэ гэж сэдв сонгосон гудамжны ярилцлага авнаа. Тэгэхээр гадаадд амьдардаг монгол хүний нүдээр харахад монголчууд болвол амьдрал нь ингээд зургцсан юмс харагддаг. 12 жил, 4 жилийн их сургууль яаж байгаа дипломтой болно. Тэргээ үзүүлэн ажилд орж, олон жил ажиллан, машин авч, ипотекийн зээлээр байр авч, зээлээ төлсөөр хөгшрөн тэтгэвртэй гардаг. Энэ монгол хүний мөрөөдөл гэж үү? Одоо бүгдээрээ монгол хүмүүсийн юу гэж хэлхийг насны ангиллаар олон хүнээс асууж, тэдний мөрөөдөл, бидний мөрөөдөл юу байх талаар мэдэж авцгаая. Японо ингэж барьж байгаад тэгээд хүмүүсээс ингэж асуухаар хувцас арай жоохон бараан байна уу? Таны мөрөөдөл юу вэ гэдээ асуухаар. За энийгээ соличих. Хүмүүс ямар хүнд одоо бол нэг энгийн нэг гудамжинд явж байгаа залуугийн л хувцас байгаа шүү дээ. Арай жоохон гялцал хувцас өмсөд үзээтэй. Өнгөөл яаж вэ? Арай жуулчин шиг байна уу? Ер нь яах бол гадаад хүнээс би Монголд байхдаа монгол хүмүүс шууд асуухаар монголчууд ч нэгэндээ нэг хариулдгүй шүү дээ. Үгүй биш болохгүй. Гадаад хүнээс ингээд бла 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 гэж ингэ асуухаар шууд хариулцдаг шүү дээ. Англи хэл дээр ч юм уу. Яг тэгж бодоод би өмнөх хідэн одоо таксины жолоочны бичлэг байна. Тэгээд нарантуулын бичлэг байна. Тэднийг ингээд дандаа англи дээр хийсэн. Одоо энд монгол дээр хийж байгаа болохоор энэ арай биш баха тий бас гэдэрхий ингээ ялцал жуулчин шиг ч гэсэн тэгээд яг ингээ явахаар бол тэгэхээр нэг хүүхдийн дүрээд тий ахаа хичээ гэд нэг судалгаа маягийн асуул юм болох юм шүү. Тэгэхээр энийг солиё. Багагийн махштан баярлаа. Яа ингээд. За би баг Японд амьдардаг болохоор 10 жилийн 12 дугаар ангийн хүүхдээс баг залуухан харагдаж ах шүү. За ингээд. Чиний мөрөөдөл юу вэ? За ингээд юуны Японд компани захирлаж Монголд 10 жилийн сурагч болчихлоо. Гэтэ энэ бол ингээд дараа үцхэд кайфтай. Just for fun. За энэ гэхдээ өмнө нь би юунаас Японд гудамжинд асууж байсан шүү дээ. Is there anything you don't like about Japan? Is there anything you don't like about Japan? No. No? We love everything. Where are you guys from? Israel. Israel. It's our first day here, so. So are you guys traveling here? Yeah. Ихэд бас чанга байсан шүү. Одоо ингэ монгол хүмүүсээс монголоор асуух гэхээр азар ичих нүр байхгүй юм да. Тэгээд манай нэг сэтгүүлч наач хэлжсэн юм аа. Ингээд танаас шууд асуулт болгосон болов бла гэх юм бол ерөнхийдөө яадаггүй хүмүүс шууд камер бариад толгомдуулаад асууж байгаа бол уучлаарай гэж хэлж байгаа. Шууд хариулцдаг гэж хэлжсэн. Тэгээд юунаас явж байгаа хүмүүсийн ингээд цаг заваас нь хомслоод яаж байгаа болохоор ингээд ихэрч болов асуултанд хариулсан баярлаа гэд хөөш хийсэн байгаа. За. Хэр ирж байгаа ахаас асуувал явруу. Одоо тэгээд үзье. Юунд айлчгүй. Одоо тэгээд асуухгүй өнгөрөх юм бол би угаасаа асууж чадахгүй. Асуухаар оролцох юм бол хариулна. Хариулахгүй гэдэг хоёр сонголт 50%. Сайн байна уу? Танаас нэг асуулт асуучих уу? Таны мөрөөдөл юу вэ? Миний мөрөөдөл үү? Тэ. Одоо ч мөрөөдөө дуусчих шүү дээ. Тэгэд мөрөөдөл байгаа л. Одоо яах вэ? Цавтаа сайхан амьдарч энэ насаа дуусгах мөрөөдөл байдаг. Гэртээ суугаад тэ ажил аялах ч юм уу тийм мөрөөдөл байгаа. Яах вэ? Бас нэг аялал явчихад ч юмгүй л байдгийг. За. Бас явж л байсан. Хэдэн орноор явсан бэ та? Хэдэн орноор явж утсан бэ? Би чинь Хятадаар явсан, Америкаар явсан. Тэ. За. За баярлалаа.
Явж байгаа юу? За дараагийнхаа давай. Өслөрөө танаас асуулт асуучих. Таны мөрөөдөл юу вэ? Оо мөрөөдөл за одоохондоо яг бодсон юм алгал байна дөө. Зөвхөн болгол мөрөөдөлтөө нэг зорилгын төлөө амьдэрдэг шүү дээ. Таны мөрөөдөл юу бол? Одоо өөрөө хүмүүстэй сайхан амьдруулах юм да. Одоо жишээлбэл манай хоёр тэндгүү жин тэгэл энэ яга томруулаад тий. Өөрөө хүмүүстэй боловсралтай. Боловсралтай сайн хүн болох юм да одоо. Хайдуу дээр явж байгаа. За. 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 Саммано. Эндээс нэг асуулт асуучих. Таны мөрөөдөл юу вэ? Монголд мотор. Монголд мод тарих аа? Энэ тэрбум мод хөдөлгөөний юу юм уу те? За мод тарьдаг ажил хийх юм уу те? Тийм ээ. За тэгвэл мөрөөдөл нь тэрбум мод тарих юм байна те? Тийм ээ. За баярлалаа. 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 Олон мод тараарай. За баярлалаа. Ингээд форумтай байхаар их учиртай байх шиг байна. Нөгөө нүхлээнүүдийг гурлаар хоорно гэдэг шиг хөгшин хүн ингээд форум үүсчих. За. Хэний бомбог вэ? Хоёр хийнийх нь. За. Та гураас нэг асуулт асуучих уу? Та гурийн мөрөөдөл чи юу юм? Чинийх. Цохолч. Чинийх. Яа, волейбол. Волейболч болох юм уу? За, чихэр аваарай. Ямар үгүй бэ? Яа, мундаг волейболч болоорой. За. Мундаг хариулахгүй чихэр өгөхгүй шүү. За, чиний мөрөөдөл чи юу вэ? ChatGPT-ийн нэг ажилд орох ягаад гэвэл миний компьютер дээр ажилладаг нэлээд гайгүй бас нэг цалин маш өндөр. Цалин хийдүү? Жилийн 63 тэрбум. Төгрөг үү? Тааха. За. Залуучуудын орон юм аа. Одоо би Японд жишээ дандаа хөгшин хүмүүс хардаг. Бүр сургуулаа хаагдаад хүүхэд байхгүй болцсон байдаг. Энэгээр ингээд Улаанбаатарчуудын хэдэн хувь нь одоо 30-аас доош насныхан юм бэ. Тэгэхээр залуучуудын хөгжилтэй ирээдүйд өсөн хөгжих бахаа гэдэг өнөр итгэлтэй байна. Тамаа нөхчөө. Таны мөрөөдөл юу вэ? Таны мөрөөдөл юу вэ? Мөрөөдөл гэсэн ч өгсөн. Мөрөөдөлтэй үстэй. Мөрөөдөл асуугаад тэгээд ингээд юм хичээл дээр юу ашиглах гад тэгээд чихэр өгч байгаа юм. Мөрөөдөлтэй байдаж. Мөрөөдөл юу гэж хэлэх. Юу ч хийж болно шүү дээ. Одоо тийм юм хүсэж байгаа ч юм уу, тийм ирээдүйд хэрэгтэй байгаа ч юм уу, юм юмны төлөө амьдарч байгаа ч гэдэг юм уу те. Миний одоо юу гэж хэлэх юм бэ? Мөрөөдөл байхгүй гэсэн үг. Мөрөөдөл тэгвэл юу байсан бэ? Та юу 10 жил байхдаа ямар мөрөөдөлтэй байсан бэ? Мэргэжилтэй алъя л гэж байна. Ямар мөрөдөл байх вэ? Тоогоочийн гүрсний мэргэжилтэй алъя. Таны хамгийн сайн хийдэг хоол чи юу вэ? Хамгийн сайн хийдэг хоол шүү цорын цаа. За баярлаа. Баярлаа. Do you speak English? A little. A little. Are you Chinese? Yeah. I don't speak Chinese, and so. Well, what's your dream? Dream. Yeah, what's your dream? To be a teacher. To be a teacher? Yeah. In Mongolia or China? In China, in Mongolia. Oh, so what kind of teacher? What do Oh, you teach? now I'm a language teacher. Language teacher? A Yeah. Chinese language teacher? Yeah. Oh, okay. Are you a student? Yeah, we are students. High school student. Yeah. Okay, thank you. Thank you. Bye. Bye bye. Answer? Chocolate. Yeah, chocolate. Thank you. Golden chocolate. Thank you. Thank you. Okay. Яг л шилжүүлэх даасан нэг нь 6 байна. Бүр ингээд том тойргоор аваад метр тавьтаа бол нэг хаашаа метр автомат машин байт юм уу? Уг нь бол гадаадд байдаг манай чинь уурчсан юм. Яг нөө ашиглах цаапаас юм байна.
Чи зураг авахыг чи яагаад ахаад байна? За, мод тарихыг уриалсан талаар та хэлээд өгөөч. За тэгээд Хэдэн модтой хаана мод тарьдаг вэ? за манайх болохоор нар гүнтэд мод тарьж байна. Өнөөдөр энэ модны үзэсгэлэнг ирж үзээд бас модны үн сонирхоо явж байна. Та ер нь хэдэн мод тарьсан байгаа вэ? Манайх одоо энэ хайлаас гэдэг модыг бол 3000 тарьсан байгаа. За баярлалаа. За Тэгэхэд нэг асуулт шүү. Таны мөрөөдөл юу вэ? өнөөдөр Одоо хүүхдүүд 12 дахь ингээд өсөд нэгтлээ сонгоод яаж байгаа. Яг ямар мэрэгчлээ болохыг хүсдэг байсан бэ? Яг мэрэгчлэр явж байгаа юу? хүн тэгээ дуртай зүйлтэй л Одоо та дахин авраг бол захиж мөрөөдөл байгаа юу? байлгүй яах вэ? Тэр нь ямар мөрөөдөл бол Тэр бол нууц шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. За Бичлэгнийхаа төгсгөл би өөрийнхөө мөрөөдлийг та бүхэнд хэлээд дуусгая. Миний мөрөөдөл бол дараа жилийн 2 сард Филиппинд нэг генисийн амжилт дэвтгэхээр төлөвлөж байгаа. За энэ бол миний хамгийн ойрын мөрөөдөл гэх юм уу? Дараа жилийн 2 сар гэхээр. Тэгээ ерөнхий мөрөөдөл бол мэдээж хүмүүсээс сайн сайхны төлөө хүн тусалж хүний амьдралыг өөрчлөх бол хамгийн гой зүйл байдаг. Тэнийг үргэлж эрхэмлэж бодож явдаг. Ингээд лайк, subscribe дараарай. Дараагийн өдрийн бичлэгээр уулзцгаая. Day 3 өндөрлөө. Маргааш бичлэг юу байх болоо.